Сайн байцгаана уу. За ингээд бүгдээрээ CIA-тагаа танилццгаая. CIA маань IDP гэсэн тусдаа нэг барилгатай dormitory буюу дотор байр. За хичээлийн танхим гэсэн юм 3 танхимаар хүрээлэгдсэн дараа бассейнтай байна. За эндээс ахуулаад бид нэр хэрхэн сургууль руугаа орох талаар бичлэгээ эхлэе. Тэгэхээр энэ хэсэг маань угтаж авах буюу reception хэсэг байна. Ийм гоё дизайнтай. За тэнд манай reception суудаг байгаа. За ийшээ харах юм бол манай lobby хэсэг. Тэр хоёр левтээр бид нар 2-3 давхар руу гарч хичээлдээ суудаг байгаа. За энэ хэсгийг дараа тусдаа танилцуулъя. Энэ маань бол манай admin office. Энд манай бүх менежерүүд мөн customer service-ийн хүмүүс суудаг байгаа. За энд camp schedule. За бүгдээрээ 4 давхарт гарч ирсэн байна. 4 давхар маань ерөнхийдөө жим болон амны сан байдаг. За 4 давхраас 1 давхарт маань lobby, 2 3 давхарт маань хичээлийн танхимууд, 4 давхарт маань юм жим болон library байдаг. За энэ хичээлийн танхимаас бид нар барилгаас ингээд кампус харах юм бол ийм байдалтай харагдана. За сагсны талбай тэнд харагдаж байна. За энд бол бидний арайдаа сууж хөгжөлддөг юм цэцэрлэг хэсэг маань харагдаж байна. За энэ бол манай dormitory. За ингээд бүгдээрээ жим руу орж үзье. Энэ бол манай жимийн хэсэг. Энд бол хүүхдүүд маань хөлбөмбөг тоглоно, бильярд тоглоно. Ингээд бүгдээрээ хичээлийн танхимд орж ирсэн байна. Тэгэхээр энэ маань хичээлийн ерөнхийдөө танхимууд байна. Man to man буюу нэг харьцах нэг хичээл. Мөн групп классуудын ангиудтай. Тэгэхээр групп классын ангиуд би одоо орчин групп классын анги маань маш олон ангиудтай. Жишээ нь нэг групп класс байна. За дахиад өөр групп класс. Мөн дахиад энд групп классын анги байна. За эндээс гараад man to man хичээл рүү оръё. За манай багш нар тэнцэж байна. Хай. Энд бид man to man классын ангиуд байдаг. За ингээд харах юм бол маш олон ангинууд ингээд. За dormitory руу ороход бид нар энд хувц суугаалгын газар хэсэг маань энд ажилладаг. За ингээд бид нар 6 давхар. Байгаа манай dormitory бол ерөнхийдөө ийм байдлаар цэвэрлэх юм аа. 3 хоногт 1 удаа өрөөнүүдийг цэвэрлэдэг байгаа. За 1 давхартаа харилцаагаар 20-30 өрөө байдаг байгаа. Дотроо 2, 3, 4 гэсэн өрөөний орны сонголттой. За ийм 2 лифт ажиллаж байна. За энэ л өрөө. Тэтгэвчтэй өөр юм байхгүй шүү дээ. Дүүш. Угаах хуцаа хийгээд доор нэг давхарт угаалганд өгчөж болох юм. Өгч сан дэлгүүрээс өмнө тийм. Тэгээ хавцны шүү. За фитнес клуб нэг байна. 18-аас доош насны хүүхдүүдийг өргөд оруулахгүй байна. За нэг юм. Шууд энэ ч залаа гоцлоо тайлж байна. Цэвэр. Статистиктэй 4.10. За тэгээ ийшээ чөлөө цаг өнгөрүүлэх хэсэг байна. Энд дасал хүүхдүүд ингээд тоглоод байж байгаа. Хоолны цаг арай болоог байна. Гэхдээ хоолны танхим нь бол бас айгүй том. Тухтай цэвэрхэн харагдаж байна. За хоолны цаг нь 6-аас оройн 6-аас байна.
За ийш болохоор жимс салаад харчирнууд байна. За хоолны одноос аваад усрыг аваад за энэ ч сонголтоор авч ирэх юм. Хоолны сонголтууд нь юм байна. Өнөөдрийн хоолны хувьд энэ оройн 6 цагийн хоол байгаа. Кофе шоп нь бол ингээд дийл юм байна. Кофе шопоос бол дуртай зүйлсээ авч явж идчих юм байна. За сургуулийн нойр нь нийтийн нойр. Дуртай зүйлс ирэх юм байна. За энэ цонхнууд дээр үйлчлэгээ бас авах боломжтой. Энэ жишээлбэл ингээд ямар форм бөгөл хэсгүүд нь харагдаж байна.